Мэцгэнэ. Өнөөдөр та бүхэнтэй хэрхэн DSM-ийг худалдаж авч утсандаа асуулах вэ гэдэг зааврыг үзүүлье. Үүний түрүүнд та манай DSM segment гэдэг веб хуудас руу орно. Үүний тулд Google дээрээ Google-с DSM яаж. За тэгэхээр манай вебсайт хамгийн ихэнд нь гараад ирнэ. Манай вебсайтн дээр дараад орлоо. За ингээд вебсайтны мэдээллүүдтэй танилцсанаа. За үүний дараа ингээд DSM-ийг за худалдаад авъя гэж. За хэдтэй DSM-ийн мэдээллүүдтэй энд танилцлаа. DSM худалдаж авъя. Тоо ширхгээ. За нэг ширхгийг худалдаад авчи. За таны eSIM-ний QR код нь таны имэйл дээр илэгддэг учраас та энэ имэйл хаягаа энд зөв оруулж яах гэдэг юмсан. Нэгтлаараа буруу оруулах юм бол тэгээд нөгөө eSIM-ийг харах боломжгүй болчихно. За дараа нь миний утас eSIM дэмждэг хэсгээр энд заавар гэж байна. Зааврыг хараад үзэхээр таны утас eSIM дэмжиж байгаа хэсгийг шалгахын тулд од жагт 06 дугаар цаалгаж үзээрэй. Хэрвээ eID гэдэг үсэгтээ мэдээлэл байгаа бол таны утас eSIM дэмждэг гэсэн үг гэсэн мэдээлэл. За үүний дагуу шалгаад үзье. Од жагт 06 жагт. За мэдээлэлүүд гарч ирж байна. За энд eID гэдэг үсэгтээ мэдээлэл байна. За тийм болохоор энэ утас eSIM-ийг суулгаж болох нэ. За тэгэхээр миний утас eSIM дэмждэг учраас худалдан авалт руугаа явъя. Имэйл хаягаанд дахин нэг хэлээд үзээрэй. Би бүх банкны аппликейшнаар шууд төлөх боломжтой. Хаан банкн дээр дараад хаан банкны аппликейшнийг үзүүлээд үзье. Амжилттай хэрэглээ дуусгах таглаа. За төлбөр амжилттай төлөгдсөн байна. За эндээс eSIM-ийнхаа мэдээллийг шууд веб дээрээс ингээд татж авч болно. За таны имэйл дээр энд саний худалдаж авсан мэдээлэл бас давхар очиж байгаа. За имэйл руугаа яваад оръё. За имэйл дээр таны худалдаж авсан eSIM-ийн мэдээлэл байж байна. За ингээд имэйл дээр зааврууд нь хамт явж байна. Заавруудтай танилцлаа. За энд хавсралт байгаа файлыг онгойлгохоор таны eSIM-ийн QR код за энд явж байна. За тэгэхээр энэ QR кодыг одоо хэдүүлээ Android утсанд суулгана. За энд харах юм бол iPhone-ийн заавар, Android-ийн заавар, Samsung-ийн зааврууд бас байна. Утсандаа суулгахын тулд та QR кодоо скриншот хийгээд авчна. Settings хэсэг рүү явж орлоо. За network хэсэг рүүгээ явж орлоо. SIM хэсэг рүүгээ яваад оръё. За тэнгууд энэ дотор таны суусан байгаа утсан дээр суусан байсан SIM-үүд харагдаж байна. За add eSIM гэдэг дээр дарж ороод саяны QR кодыг та шууд камераар уншуулах боломжтой. Эсвэл саяны скриншот хийсэн зураг scan from file гэдэг дээр дараад шууд уншуулах боломжтой. За уншуулах үед энд SIM link eSIM-ийг суулгах уу гэдэг мэдээлэл асууж байна. За манай SIM-үүд юу нэг хвчлэн дандаа SIM link гэдэг нэртэйгээр явдаг байгаа. За setup гэдэг дараад үргэлжлүүлэхийг дарлаа. eSIM activate хийх үү гэж асууж байна. Settings руугаа дарлаа. За тэгээд ингээ харахаар SIM link 2 гэдэг нэртэй SIM-ийг суудсан харагдаж байна. Энэ SIM-ээ одоо асаана гэвэл энэ Artlink Onop-ыг дараад SIM-ээ асаана. За SIM-ээ асаах үед та дон дараад ингээд дуусгачихна. За ингээд харах юм бол одоо таны утас 2 сүлжээтэй болсон байгааг энэ дээр харж болно. Энд 2 SIM ажиллаж байгааг та харж болно. Нэг нь Mobcom-ийн, нэг нь SIM Link буюу саяны бидний суулгасан eSIM байлаа. За ингээд eSIM руугаа ороод шалгах үед Монгол байхдаа Mongolian Unitel гэдэг сүлжээг ингэж холбогдож харагддаг. Гэхдээ энд ямар нэгэн дата хэрэглэхдэггүй энэ зүгээр сүлжээгээ шалгаж байгаа. За ингээд таны eSIM амжилттай суугадаад дууссан байна. За одоо та хэл гарсан бол eSIM activate хийн. Activate хийхин тулд network руугаа ороод SIM-үүд руугаа ороод SIM Link гэдэг суулгасан eSIM руугаа ороод эндээ data roaming-ийг асаана. Хоёр дахь нь энэ хэсэг дээр та аль SIM-ээрээ интернет хэрэглэх вэ гэдгээ тохируулна. За энд одоо ингээ харах юм бол би яриагаа Mobcom-ийн SIM-ээр, текстээ Mobcom-ийн SIM-ээр, мобайл датагаа Mobcom-ийн SIM-ээр ашиглана гэдэг тохиргоо хийгдсэн байна. Энэ үний мобайл дата хэсэг дээр нь дараад SIM Link 2 гэдэг SIM-ээр би интернет ашиглана гэдэг тохиргоо хийнэ. За энэ тохиргоо хийснээр ингээд та eSIM-ийг ашиглаад интернет дата хятад улсад ороход асуудал боллоо. За одоо та бүхэнд ашиглаад дууссан eSIM-ийг хэрхэн устгах вэ гэдэг тохиргоог зааж өгье. За энэ нь бол дахиад settings руугаа орлоо. Mobile network руугаа ороод SIM-с руугаа дарж ороод SIM Link буюу гадаадд ашигласан eSIM-энд дараад унтраачиж болж байна. Дээрээс SIM гэдэг дээр дараад SIM-ийг ингээд устгана. За ингэснээр таны SIM устдаад таны утаснаас байхгүй болсон байна. За ерөнхийдөө тань ашиглаад дууссан SIM-үүдээ устгахыг санал болгож байна. Тэгэхгүй бол утас чинь хамгийн ихдээ 8 хүртэл eSIM сууж болж байгаа. Хитрхи олон SIM суугаад хооронд унтрааж хасаагаа яваад болохоор заримдаа утасны энэ сүлжээний тохиргоо бас гацах эсэл үүсдэг учраас та бүхнийг ашигласан SIM-ийн тэр дараад нь дууссан бол устгаж байгаарай гэж зөвлөж байна. За тэгээ баярлалаа.